Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмтэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэх болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүдийг нууцлсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань 2020 онд болсон нэгэн харамсалтай хэрэг байгаа. Тэгээд та бүхнийг эхнээс нь дуустал нь сонсоорой гэж хүсмээр байна. Ингээд шууд хэрэгтээ орцгоё. Шүүгдэгч Баяраа нь Монгол улсын иргэн 1990 онд хөдөө орон нутагт төрсөн, мэрэгжил боловсралгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ганцаараа Баянзүрх дүүрэгт оршин суудаг байсан байна. Шүүгдэгч Баяраагийн холбогдсон хэргийн талаар дуртахад шүүгдэгч Баяраа нь 2020 оны 3 дугаар сарын 1-ний өглөөний 06 цагийн орчимд гэр бүлийн хүчирхийлэл үлдэж хамтран амьдарч байсан насаагийн хоолойг боож амь насыг нь хохироосон. Мөн 13 настай, 5 настай хүүхдүүдийнх нь хүсэл зорилгын эсрэг хүч хэрэглэж бие хамгаалж чадахгүй байгааг нь далимдуулан инхшингийн хацар болон урал дэрүнсэх, ингүүнээр өөрийнхөө бэлэг эрхтэнг бариулж үнсэх зэргээр бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ яс бусаар хангах гэмт хэрэгт тус холбогдсон байна. Эхлээд бүгдээрээ 13 настай инхчин, 5 настай ингүүний бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдүүлгээс эхлээд бүгдээрээ сонсъё. Насанд хүрээгүй хохирогч 13 настай инхчин мэдүүлэхдээ 2019 оны 11-р сарын 15-наас 17-ны өдрийн хооронд ээж имээд тариа тарих гээд гэрлүүн төр орчихсон үед намайг хоёр дүүтэйгээ гуруула байхад Баяраа ах миний хажууд ирж орон дээр суугаад хацран дээр үнссэн. Би боль гээд төлгсөн чинь намайг гараараа өөрлөгөө татаж ойртуулад дахиад хацар дээр үнссэн. Би босоод зодолж чагсан чинь дахиад тэр өдөр үнсээгүй. Дараа нь 2019 оны 12 дугаар сарын 12-ноос 18-ны өдрийн хооронд хичээлээс тараад гэртээ ирэхэд ээж ажилдаа явчихсан. Би хоёр дүүгээ цэцэрлэгээс наваад гэрт Баяраа ах унтаж байсан. Намайг гар утас оролдоод орон дээр сууж байсан чинь Баяраа ах хажууд ирж суугаад миний урал дээр ямар нэгэн зүйл хэлэлгүй нэг удаа үнссэн. Би яах гээд байгаа юм бэ? Цаашаа байгаач гэхэд сүртэй юм бэ гэж хэлээд босоод нөгөө талын орон дээр очиод суучихсан. Тэрнээс хойш намайг үнсээгүй, намайг Баяраа ах үнсдэггүй байсан учраас ойрхон 2 удаа үнсчихэд дахиад үнсгээд дайраад байх нь надад их сонин санагдаж байсан учраас би ээжэд тухайн үедээ хэлж байсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Харин хохирогч 5 настай инэрлийг асран хамгаалагчтайд байлцуулан мэдүүлэг авчээ. Ингээд инэрл мэдүүлэхдээ нэг удаа би ээжээс хөнжил дотроо нуугдаж байхад агаа надад боожгоогоо бариулсан. Баяраа ах надад 3 удаа боожгоогоо бариулж байсан. Тэгээд ээж орж ирээд болиулсан. Би инхчин анаад хэлээд гараа угаасан. Анаа өөр хүнд хэлж болохгүй шүү. Ээжтэй л хэлээрэй гэсэн. Эмээ болон уянгаа анаадаа хэлээгүй. Ээжийнхээ чихэнд аярхан Баяраа ах миний гарыг боожгоондоо хүргэсэн гэж хэлсэн чинь ээж нь ороод зодоод өгнө заяа гэж ээж хэлж байсан гэх мэдүүлгийг өгчээ. Энэ явдлаас хойш 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ээжийнх нь амь насанд шүүгдэгч Баяраа хүрсэн байгаа юм. Энэ хэргийн талаарх хамгийн гол гэрчин нь бол хамт байсан 13 настай насанд хүрээгүй хохирогч инхчин байгаа юм. Ингээд бүгдээрээ инхчингийн мэдүүлгээс сонсох юм бол тухайн өдөр агиу болсон талаарх бүрэн дүүрэн ойлголттой болцгооно. Ингээд бүгдээрээ мэдүүлгээс нь сонсцгоё. Би Баянзүрх дүүрэгт ээж насаа, дүү ингүүн 5 настай, инрэл 2 настай дүүнрийн хамт амьдардаг ба манай ээж насаа нь борлуулагчаар ажилладаг байсан. 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд ээж насаа ажлаа тараад гэртээ ирж хоолоо хийчгээд зурагт үзэж байгаад шөнийн тэг цагийн орчимд ээж насаа манай хоёр дүү болох инхчин инрэл ингүү нартай хамт гэрийн баруун талд байх орон дээр харин би гэрийн зүүн талын буудан дээр ганцаараа унтсан. 02 цагийн үед сэрэхэд гэрийн гадаа үүдний хэсэгт ээж насаа нь хамт амьдарч байсан Баяраа ахын хамт ярилцаад байх шиг байсан ба би нойрмог байсан тул юуны талаар ярилцаж байгааг нь сонсоогүй буцаад унтсан. Удалгүй дахин сэрж гар утасныхаа цагийг харахад 03 цаг болж байсан ба Баяраа ах ээжийн унтаж байсан орны толгойн хэсэг орчимд газар гудас твсээд хувцаа тайлж хүнжил нөмрөөд унтаж байсан. Миний хувьд нойр хүрэхгүй байсан тул гар утсаараа чихвч хийж байгаад кино үзэж байтал 04 цагийн үед манай өвөө хаалгаа гэж хэлээд манай хашааны хаалгыг тогшоход ээж болон Баяраа ах сэрээд Баяраа ах хувцас өмсөд гарах гэж байтал
өвөө хаалга тогшхоо болсон. Тэгээд баяраа ах буцаж хувцаа тайлаад орондоо ороод хэвтсэн. Энэ үед би гадаа байрлах модон жорлон орж би засчаад гэрт орж ирэхэд ээж орон дээр хоёр дүүтэй хамт унтаж байсан ба баяраа ах ээжийн хажууд шалан дээр дэвсэн гудсан дээрээ суугаад ээжийн үсийг нь илж үнэрлээд хацрыг нь үнсээд байсан. Мөн би гэрт орж ирээд гар утсаа цэнэглэх гэхэд тог байхгүй байсан тул баяраа ахаас тог яасан юм бол та унтахгүй яасан юм бэ гэж асуухад тог тасарсан юм байлгүй дээ. Миний нойр хөрөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би унтах гээд орондоо орж ивтээд харанхуй байсан ч баяраа ахыг харж байхад тэрээр ээжийн хүнжил рүү хамт орж хэвтэж байсан. Би баяраа ахыг харж байгаад унтчихсан байсан ба сэрээд гар утасныхаа цагийг харахад 05 цаг 45 минут болж байсан. Энэ үед баяраа ах хувцас өмсчихсэн гэрийн хаалганы орчим зогсож байсан ба баяраа ах ээжэд хандаж хаалга орчход буцаад ирэх хооронд гутал өмсөж яах юм бэ гэж хэлэхэд ээж тавчиг өмсөд баяраа ахын хамт гэрээс гарсан ба би ойлгохдоо баяраа ах явах гээд ээж гаргаж өгч байна гэж ойлгосон. Баяраа ах ээж хоёр гэрээс гараад хашааны хаалганы үүдний орчим ярилцаа зогсож байх шиг болохоор нь би гэрийн хаалгыг баг зэрэг онголгоод шагааж харахад ээж баяраа ах хоёр хашааны хаалганы наад талд өөдөөсөө хараад ярилцаа зогсож байсан ба юуны талаар ярилцаж байгааг нь сонсогдохгүй байсан. Ингээд би унтах гээд орондоо ороод хэвттэл манай баг дүү 2 настай ингүүн ээжийг хайгаад уйлаад сэрхээр нь очиж аргадаад орон дээр нь хэвтэж байтал баяраа ах гэрт орж ирээд ээж чинь 0-д би засаж байна. 0-ын цаас хаана байна гэж асууж шүүгэний орчмоор хайж байгаад 0-ын цаас харагдахгүй байсан тул баяраа ах гэрээс гарч явсан. Удалгүй баяраа ах орж ирэхээр нь би гэрийн багны доороос 0-ын цаас олж баяраа ахад өгөхөд гэрээс гараад явсан. Ингээд би ээжийг орж ирэхийг нь хүлээгээд сэрүүн хэвтэж байхад баяраа ах ганцаараа манай гэрийн зүүн талаар алхаад яваад байсан. Би баяраа ахын хөлийн чимээг сонсоод яагаад алхаад байгаа юм бол ээж яагаад орж ирэхгүй байгаа юм бол гэж бодоод хэвтэж байхад баяраа ах гэрт орж ирэхээр нь ээжийг асуухад ээж чинь гадаа байгаа гэж хэлсэн. Тэгээд баяраа ах сарвштай хар өнгийн малгай хар өнгийн савхин мэт гүрдгээ тайлж уран дээр тавьж хаад надад хандаж гар утаснуудаа гаргаад ир гэж хэлээд ээжийн унтаж байсан орны дэрэн доогоор гар утсыг нь хайж байгаад олж авсан. Тэгээд намайг гар утсаа өг гэж хэлээд зандрахаар нь гар утас нь байхгүй цэнэгэн дуусчихсан гэж хэлэхэд миний унтаж байсан буудан дээрх ор хүнжлийн давууг сөхөж үзээд байхаар нь би дэрэн доороосоо гар утсаа аваад өвөөг дуудах гээд гэрээс гарахад баяраа ах миний араас гарч ирээд миний өснөөс зулгааж намайг алгадаж газар унгаасан. Тэгээд миний өснөөс чирээд гэрт оруулаад гараа артаа ав гэж хэлээд загнаад байхаар нь би татгалцсан. Тэгтэл баяраа ах гэрийн хэцэн дээр байсан сааралангийн саатай цамцыг авч миний 2 гарыг урд талд нь уйхаар нь би гараа татаад та муу хүн биш биздээ гэж хэлэхэд ах нь муу хүн биш гэж хэлсэн. Тэгээд намайг орилго гэхэд амийг минь дараад байсан ба би өвөө туслаарай гэж орилоход баяраа ах миний хоолойг боосон. Энэ үед хашааны хаалга онгойж байгаа юм шиг дуу гарсан ба баяраа ах гарч харчаад буцаж орж ирээд таны ээж гараад зүхтаачихлаа. 2 дүгээ хувцас л араас нь гарыг гэж хэлсэн. Би 2 дүгээ хувцсыг нөмсгөөд сууж байхад баяраа ах хоолны шүүгэн дээр байсан. Гэрийн цааш түлхүүрийг авч гараад гаднаас түгдсэн. Тэгэхэр нь би ширээн дээрээ сандал тавьж тоонороо харах гэхэд баяраа ах гудамжаар ертөнцийн зүгээр зүүн зүг рүү гүйж яваа нь харагдсан. Тэгээд би хэн нэгнээс тусламж гуйх гэж ээжийн хуучин ашиглаж байсан Nokia загварын гар утсыг хайж олоод асаагаад эмээгийн утас руу залгахад холбогдох боломжгүй байсан тул өвөөгийн утас руу залгаж өвөөтэй ярьж та хурдан манай гэрт ороод ирээч ээж алга болчихлоо гэж хэлсэн. Би өвөөрөө ярьчаад ширээн дээрээ сандал тавьж тоонороо өвөөг орж ирэхийг нь хараад зогсож байхад орж ирэхгүй удаад байсан тул дахин залгасан. Өвөөгийн гэр нь манай гэрийн эсрэг талын хашаанд буюу ертөнцийн зүгээр хойд талд байдаг юм. Удалгүй өвөө гэрээсээ гарч манай хашааны хаалганы гадаа ирээд хаалга зөхөхөөр нь би өвөөрөө дахин уцаар ярьж хашааны хаалга цоожилчихсан юм шиг байна. Та эвдээд чамаагүй ороод ир гэж хэлэхэд өвөө өөрийнхөө хашаа руу очиж нарийн төмбөр авч ирээд манай хашааны хаалгыг онгойлгосон. Тэгээд өвөө гэрийн гадаа ирээд гаднаас нь цоожилсан байна штэ гэж хэлсэн ба би өвөөд хандаж баяраа ах гаднаас нь цоожилж хоод явчихлаа. Түлхүүр нь хаана байгааг мэдэхгүй байна гэж хэлээд би гэрийнхээ тооноор гарч өвөөтэй уулзсан. Тэгээд би өвөөгийн уцаар 102 дугаарт залгаж дуудлага өгсөн ба манай хойд ав ээжийг аваад гараад алга болчихлоо.
намайг гэрийн гаднаас цойжулчихсан гэж хэлсэн. Дуудлага өгсөний дараагаар би хашаанд байдаг модон жордонд би засггээд ороход жорлонгийн дээд талын модноос уяа училсан ээжийн хоолойг нь боочгсон. Хоёр хөлн жорлонгийн нүхээр унтсан байдалтай харагдсан. Би сандраад шууд ээжийг дээш нь өргөөд өвөөг дуудсан ба өвөөтэй хамт ээжийг жорлонгоос гаргаад үүдэн дээр нь газар өөрийнхөө гүртгийг дэвсээд хэвтүүлсэн. Энэ үед манай өвөө эмээг дуудах гээд гэрлүүгээ явсан ба ээж амьсгалахгүй байсан тул би түүний цээжин дээр нь дарж мөн хиймэл амьсгаа хийж хоёр хацрыг нь зөөлөн алгадахад ээж нэг удаа урт амьсгал авч над руу харчгаад ухаангүй болсон. Би ээжийг сэрэх гэж сэгсрээд байхад ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан ба удалгүй эмээ өвөө ээжийн төрсөн дүү төрсөн ах нар орж ирээд цагдаа руу ярьж түргэн тусламж дуудсан ба удалгүй 2 цагдаа ирж болсон асуудлын талаар лавлаж асуугаад баяраа ахыг ойр орчимд хайхаар явсан. Ингээд мөн удалгүй түргэн тусламж ирж ээжийг үзчихэд нас барсан байна гэдгийг хэлсэн гих мэдүүлгийг өгчээ. Одоо харин охины өвөөгийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 05-аас 06 цагийн орчимд байх. Цагийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Инх чинь над руу уцаар залгаад ээж насааг баяраа авч гараад алга болчихлоо. Хүрээдэр гэсэн. Би урд шөнө гэртээ ганцаараа нэг шил арх нууцаар уугаад арх гараагүй халамцуу байсан тул шууд яваад ороход гэр нь гаднаасаа цоочтой болохоор инх чин тооноороо гарч ирсэн гээд хашаандаа байж байсан. Тэгээд инх чин би засах газар очиод орилж намайг дуудаад очиход жорлонгийн дээврийн банцнаас уяагаар нь хоолойг нь боож дүүжлэгдсэн байдалтай миний төрсөн охин насаа байж байхад нь инхчин уяаг таслаж би хамт өргөж гаргаж ирэхэд ухаангүй хөдлөхгүй байсан. Би халамцуу сандарсан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Тэгээд гэрлөө орж ихнэр хүү охин нарт хэлж буцаж очиод цагдаа эмнэлэг дуудсан санагдаж байна. Нэг мэдхэд инхчин гэрийнхээ дэлхүүрийг олж би донгоолгож ороход 5 настай охин инрэл 2 настай охин ингүүнөр байсан. Гэр нь эмх цэгцтэй байсан санагдаж байна. Удалгүй цагийн тодорхой санахгүй байна. Цагдаа нар ирээд дараа нь эмнэлэг ирээд манай охиныг нас барсан гэсэн. Манай охин насаагийн нөхөр нь 2 жилийн өмнө нас барж жилийн өмнө тэр баяраа гэх залуутай танилцаад хамт амьдарч байгаад сарын өмнөөс тааш тохирохгүй болоод салаад явсан юм. Би тэр баяраа гэх залуугийн талаар мэдих зүйл байхгүй. Манай охин өөрийнхөө амийг хорлох хүн биш. Өмнө амиа хорлох үйлдэл гаргаж байгаагүй. Юунаас болж нас барсан талаар надад мэдих зүйл үгүй байна. Би тухайн үед халамцуу сандарсан байсан болохоор болсон асуудлын талаар зарим зүйлийг тодорхой санахгүй байна гэх мэдүүлгийг өгчээ. Талигаа чинь 1986 онд төрсөн эхээсээ гуруулаа дээрээ нэг ахтай, доороо нэг эмэгтэй дүүтэй байсан байна. Талигаа чинь Хинтээ аймагт төрсөн ба Хинтээ аймагт 3 дугаар анги хүртлээ сурч байгаад Улаанбаатар хотод 1997 онд шилжиж ирээд 8 дугаар ангиа төгсөөд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хүнсний технологиор төгссөн байна. Сургуулаа төгсөөд 2003 онд Болдоо гэх залуутай гэр бүл болцоосон ба 3 охин төрүүлсэн. Талигачийн нөхөр Болдоо нь 2018 онд өвчнөө улмаас нас барсан. Түүний дараагаар 2019 оны 7 дугаар сард Талигач шүүгдэгчтэй танилцаж хамтран амьдрах болсон байна. Мөн Талигач нь архи дарс хэрэгэлдэггүй гэсэн мэдүүлгийг эргэн тойрных нь хүмүүс өгчээ. Энэ аимшигт хэрэг хийчээд шүүгдэгч баяраа нь хэрэг үйлцэн газраасаа оргон зүхтааж яваад нэгэн айлд очисон бөгөөд тухайн айлын мэдүүлгээс хүргэе. Гэрч ариун нагийн мэдүүлгээс би ээж нөхөр хүүгийн хамт амьдардаг. Нэг хашаанд тусдаа 3 айл байдаг. Нэг айл нь манай төрсөн ахих, нэг нь манай бэр ихчийн ээж нь юм. Манай нөхөр Баян хонгор аймаг руу эмээрэгүү явчихсан байгаа. Өчигдөр өглөө унтаж байхад 08 цаг 20 минутын орчимд гинэт хаалга онгойлгож гаднаас эрэгтэй хүн орж ирээд сандал дээр суусан. Би гайхаад хартал өөдөөс тэр хүн сайн байна уу гэж мэндэлсэн ба би бас сайн байна уу гэд мэндэлсэн. Тэр залууг эхлээд танаагүй. Тэгээд харж байгаад нэрээ манай нөхрийг гэрт хит хитэн удаа машинаараа хөргөж өгсөн залуу байсан. Би босож кофе хийж өгтөлд тэр хүн кофегоо ууж байхдаа би 4 хоногийн хугацаанд биокомбинатад хүний машин янзалж өгөөд өчигдөр архи уугаад шөнө 3 цагаас хойш ухаан балартаад юу болсноо санахгүй байна. Нэг ухаан ороход морингийн даваанд явж байна. Өмд урагдчихсан дээгүүрээ ингээд нүцгэн явж байна. Тэгээд морингийн даваанд таньдаг хүн юу билээ гэж бодоод танахыг санаад ирлээ гэсэн. Манай гэрт надтай хамт ээж болон хүү байсан. Тэр залуу ээжэд хандаж "Эхчээ, би эндээс үдээс хойш явъя. Хувцас урагдчихсан. Яаж ингэж явах вэ?
жаахан нүдний хороо гаргаад явж болох уу гэхэд ээж зөвшөөрөөд газарт гудас дэвсэж өгсөн. Тэр залуу хэвтгэхээс өмнө нүүр гараа угаасан. Дээгүүрээ богино савхин хүртэгтэй байсан. Ээж яаж ингэж байх вэ гэж хэлэхэд танаа гэрт надад өмсөх юм байна уу гэж асуухад нь би өөрийнхөө хаях гэж байсан саарлөнгийн энгэр дээрээ латинаар smile гэсэн бичгтэй футболкийг өгөхөд өмсөөд унтаад өгсөн. Ээж 9 цагийн үед ажилдаа яваад 14 цагт гэрт буцаж ирэх үед нөгөө ах яг сэрж байсан. Тэгтэл ээж хүү минь явах аяа бодоорой. Нэлэх ноотог хүүхэдтэй айл шүү гэж хэлэхэд ихчээ би дүүгээ орой ажил тарах үеэр нь дуудаад явна гэж хэлээд надаас Unitel рүү ярих утас байна уу гэж асуухад нь ээж дугаар илжих би залгаад өгье гээд өөрийнхөө утаснаас залгаж өгөх гэтэл ихчээ жаахан байж байгаад болъё гээд ямар нэгэн дугаар хэлж өгөлгүй буцаад унтаад өгсөн. Ээж буцаад ажилдаа явсан. Манай ах үдээс хойш 16-аас 17 цагийн үед манай гэрт орж ирээд нөгөө ахыг унтаж байхыг нь хараад яагаад айлд гуталтайгаа юм бэ гэж хэлээд гарсан. Ер нь манай хашаанд 3 айл байгаа учраас ах болон бэрэгч ахын хүүхэд байнга ойр орхон орж гараад явж байдаг юм. Би хүүхдээ аваад гадаа салхилуулж байгаад буцаад гэртээ орж ирэхэд гутлаа тайлжсан байсан чинь шивэр амар өнөртэй байсан учраас тэр ахыг 18 цагт явна гэж хэлж байсныг нь санаад 18 цаг 20 минутын үед сэрээгээд та босоорой 18 цаг болчихсон шүү гэхэд сэрээд гутсан дээр хөвтөөд надаас ахта уцаа өгөөч гэхээр нь би уцаа өгсөн. Надад нэгж байхгүй байсан учраас би U-point оноогоороо 201-жээр солиод авсан. Тэр ах миний уцаар цаашаа хараад хүнтэй байна уу? Ахыгаа ирээд авчих. Борингийн даваанд байна. Хурдан ирж ав гэж ярьж дуусаад миний уцыг орон дээр тавиад буцаад унтаад өгсөн. Би уцаа аваад нөхөрлөгөө залгах гээд тэр ахын залгасан дугаарыг харах гэтэл утаснаас устчихсан байсан. Удалгүй ээж гэрт орж ирээд тэр ахад хандан чи яваагүй байгаа юм уу гэхэд ихчээ одоо явах гэж байна. Дүүгээ дуудчихсан удахгүй ирнэ гэж хэлээд босоод гүртгээ өмсөөд 1-0 оройдоо гээд 0-ын цас аваад гарахдаа тамхи ширхгээр зардаг газар ойрхон байна уу гэд асуусан. Энэ үед ахын хүүхэд манай гэрт түр ороод ирчихсэн байсан учраас дэлгүүрт зардаг гэж хэлэхэд нөгөө ах гараад яваад буцаж манай гэрт орж ирээгүй. Би тэр ахыг гараад явснаас хойш 5-10 минутын дараа дэлгүүр орохоор гэрээсээ гарсан. Гарахдаа утасныхаа дууг нэгээд саяны ахын дүүн залгавал хаягаа зааж өгөөрэй гэд ээжэд хэлсэн. Би дэлгүүр орох замдаа нөгөө ахыг харахад ойр орчимд байгаагүй. Дэлгүүр орчход нэлээд хэдэн минутын дараа гэрлүүгээ ороод хүн залгасан уу гэж ээжээс асуухад үгүй залгаагүй. Танаа нөхөр л залгасан гэж хэлсэн гэх мэдүүлгийг өгчээ. Гэрч Баярагийн төрсөн дүүгийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Миний ах Баяраа 1990 онд Хинтээ аймагт төрсөн айлын 2 дахь хүү болж төрсөн. Бид нар эцэг эхээс гурлаа. Би хамгийн сүүлд 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр шинийн 3-ны өдрийн өглөө төрсөн дүү Баясаагийн гэрт очих үед манай дүү Баяраа гэрт нь ороод унтаж байсан. Ер нь амьдралд хэцүү юм болвол надад хэлэхгүй. Яагаад гэвэл бид нар тус тустай амьдралтай учраас олон удаа уулзаад байдгүй юм гэсэн мэдүүлгийг өгчээ. Цогцост хийсэн шүүхийн эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээс танилцуулахад талигаачийн хүзүүнд дарагдлын ором, баруун бөөрийн өөхөн идэд цус хуралд гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлээс дарагдлын ором нь хагас зөөлөн эд буюу уяа гогцоогоор баруун бөөрийн өөхөн эддэх цус хуралт нь мохой зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдэлээр үүснэ. Дээрх гэмтлээс дарагдлын ором нь гэмтлийн зэрэг тогтоох журмыг 3-3-7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт баруун бөөрийн өөхөн эддэх цус хуралт нь 2-4-1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаартын байна. Гэмтлүүдийг талигач нь нас барах үедээ авсан байна. Талигаачийн хүзүүн гаднаасаа уяа гогцоогоор дарагдаж, амьсгал механикаар бүтэж, амьсгалын хурц дутагдлын улмаас нас барсан байна. Өтрээний арчтас наалтсанд эр бэлгээс илрээгүй, химийн шинжилгээгээр цусанд спиртийн зүйл илрээгүй. Цоцсны гадна үзэлгээр талигач нас бараад 3-5 цаг орчим болсон гэсэн дүгнэлт гарсан байна. Хоёр охины тухайд болж шүүхээс ямар нэгэн бэлгийн халдвар төвчнгүү, эрүүл ямар ч гэмтэл байхгүй, охин харьс урагдаагүй, бэлгийн харьцаанд орсон эсвэл хүчирхийлэлд өртсөн гэсэн шинж тэмдэггүй хэмээн шинжээ шимчин дурджээ. Баяраад хийсэн шүүх сэтгэц эмгийн дүгнэлтээр сэтгэц хэвийн хэрэг хүлээх болон хэрэгээ мэдүүлэх бүрэн чадвартай гэж үзсэн.
Шүүгдэгч Баярагийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Би 2020 оны 3 дугаар сарын 1-ний 01 цагийн үед Насаагийн гэрт очисон. Насаагийн гэрт ороход түүний 3 хүүхэд нь унтаж байсан ба Насаа гэрийн баруун талд байрлах орон дээр инрэл ингүү нартай харин инхчин болох том охин нь гэрийн зүүн талын буудан дээр унтаж байсан. Намайг ирэхэд Насаа нь газар шалан дээр гудас дэвсэж надад ор засаж өгөхөөр нь би гар утсаараа тоглоом тоглож байгаад гар утасны цэнийг дуусгах гээд байсан тул унтсан. Тэгтэл унтаж байхад Насаагийн аав нь хашааны хаалгыг цохиод байхаар нь би сэрээд Насааг мөн сэрээсэн ба Насаа нь аав нь сохтуу байгаа юм гэж хэлэхэд удалгүй Насаагийн аав нь хашааны хаалга цохихоо болсон. Тэгээд Насаа бит хоёр маргалдаж гэр дотор хэсэг ярилцаж байгаад эвлэрэхгүй байсан тул би офицерт байдаг. Дүүгэндээ очиж хонохоор болж Насаа бит хоёр гэрээс хамт гарсан. Бид хоёр гэрээс гарч хашааны хаалганы орчим очиход Насаа надад хандаж чи ингээд явдаа. Би өөр хүнтэй болсон гэж хэлэхээр нь би түүнээс ямар хүү юм бэ? Би таних уу гэж асуухад танихгүй нь чамд хамаагүй гэж хэлээд ууралсан. Тэгээд Насаа бит хоёр маргалдаж байхад тэрээр над руу дайрч намайг нэг алгадаад өшөглөхөөр нь би түүнийг түлэгсэн. Тэгтэл Насаа дахин над руу дайраад байхаар нь би гарыг нь татаж ард нь гарч хоолойг нь бооход Насаа ухаан алдаж газарт унсан. Тэгээр нь би түүнийг өвчлээ гэж бодож сандраад юу хийх учраа олохгүй байж байгаад Насаагийн гэрлөө орж түүний том охин инхчингээс нойлын цаас хаана байна? Ээж чинь нойлд би засаж байна гэж хэлээд түүнтэй хамт нойлын цаас хайсан боловч олдоогүй. Тэгээд би нойлын цаасаа хайж байхдаа орны толгой хэсэгт байсан хар хөхөнгийн халаатны бүсийг авч гарсан. Ингээд гадаа хашаанд газар ухаангүй хэвтэж байсан Насаа гүргөөд хажуугийн илүү гэрлөө авч орох гэснээ болоод модон жорлон руу орж жорлонгийн дээд таац хэсгийн модноос гэрээсээ авч гарсан халаатны бүсийг уяж уг бүснээс Насаагийн хоолой хэсгээр нь дүүжилж орхиод буцаж гэрт ороход инхчин нойлын цаас олжглоо гэж хэлээд надад өгөхөөр нь би гэрээс гарч гэрийн үүдэнд хэсэг зогсож байгаад удалгүй дахин гэртээ орж инхчингээс гар утсаа өг гэж хэлэхэд байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би инхчингийн гар утсыг олж авах гээд хүнжлийг нь татаад хайхад олдоогүй ба инхчин гэрээс гарч зугтахаар нь би араас нь гарч гарнаас нь татаж гэрлөө оруулсан. Тэгээд би инхчинг хоёр дүүгээ хувцсыг нөмсгөчих гэж хэлсэн ба инхчин дүүндрийнхээ хувцсыг хайж байх хооронд би хоолны шүүгэн дээрээс гэрийн цоож түлхүүрийг нь авч гараад гаднаас нь түгжээд баруун талын хашааг давж гүйж цухтаасан. Би зүхтаж байгаад цайд захын баруун талд байрлах шунхлаа шатхуун түгээх станцын урд талд явган хүний зам дээр хийсэн үйлдэлийн талаар хэсэг бодож суусан. Ингээд би авто замаас такси барьж Яармогт оршин суудаг ахын гэрлүү явсан боловч гэрийг нь олоогүй тул Борингийн даваанд оршин суудаг танил дүү болох Золбоогийн очисон. Золбоогийн гэрт ороход түүний хадам ээж болон эхнэр хүүхдүүд нь байсан ба би Морингийн даваанд ажил хийсэн чинь буцах унаагүй болчихлоо гэж хэлэхэд Золбоогийн эхнэр нь орой автобус явах хүртэл амарч байгаад яв гэж хэлээд надад газраар гудас дэвсэж өгсөн. Би Золбоогийн гэрт амарч байгаад 18 цагийн үед гарч мөнгөгүй байсан тул шараад хүртэл алхаж яваад 04-өөс 05 цагийн үед найз итгэлийн гэрт очисон. Итгэлийн гэрт очих замдаа Баянзүрх дүүргийн цагдаагийн хилцсийн хойд автобусны буудал дээрэрч өөрийн хийсэн үйлдэлийн талаар хэлж хэрэгээ хүлээх гэсэн боловч зориг хүрээгүй юм. Тэгээд шар хатанд оршин суудаг найз итгэлийн гэрт очиж хэд хоног нуугдаж байгаад цагдаа нарт баригдсан гэсэн мэдүүлгийг өгч хэрэгээ хүлээжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу шүүгдэгч Баяраа нь 2020 оны 3 дугаар сарын 1-ний өглөө Баянзүрх дүүрэгт гэр бүлийн хүчирхийлэл үлдэн хамтран амьдарч байсан Насаагийн хоолойг боож амь насыг нь хохироосон гэж үздсэн байна. Мөн тэрээр тухайн үед 13 настай инхчин 5 настай инэрлийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах үйлдэл гаргасан гэж шүүх тогтоосон. Үүний дагуу шүүх Баярааг эрүүгүн хуулийн 11-р зүйлийн 2-8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үлдэж хүнийг алах гэмт хэрэгт мөн 12-ийн 2-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт тус буруутай гэж үзжээ. Шүүхээс түүнийг бүх насаар нь хорих ялыг оноож ялыг хаалттай хорих ангид илүүлэхээр шийдвэрсэн байна.
Мөн баяраагаас нийтдээ 64 сая 343 мянга 643 төгрөг гаргуулахаар болсон. Үүнээс 14 сая 343 мянган төгрөгийг оршуулгын зардал, үлдсэн 50 сая төгрөгийг сэтгэл санааны хохируулалт зориулж талигачийн ар гэрт олгохоор шийдвэрлсэн байна. Өнөөдрийн хэрэг гинт хүрээд дуусч байна. Та бүхэн дор бүрнээ өөрсдийн дүгнэлтээ хийгээд явсан байх гэж бодож байна. Ханилан суух, хамт амьдрах хүнээ зөв сонгоорой гэж хэлмээр байна. Та бүхэн санаа бодлоо комент хэсэгт зөв боловсон үлдээгээрэй гэж хүсье. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баярлалаа.